Хялгар болон хилэн гадаргуу байнга загварын жиг хандлагын нэг хэсэг байдаг. Жил бүр компаниуд, дизайнерууд шин санаа гаргаж эсвэл өмнөх үеийн загварыг дахин шинжилэн гаргадаг. Үнэхээр урт түүх. Бид өмнөх үеийн зарим хэв маягийг буцаан авчирч болно. Шинэ хэв маягийн тухайд гэвэл өмнө хэлсэнчлэн цар тахлын дараа хүмүүс гэрээ илүү эрүүл тав тухтай байлгахад ач холбогдол өгч эхэлсэн. Тиймээс байгальтай хослуулсан шин төрлийн дотоод засал одоо ихээр яригдах болсон. Байгальтай хослуулсан загвар гэдэг нь гэртээ нэг ургамал тавихаас илүүтэй байгалийн гэрэл шууд нэвтрэх том цонх байрлуулж байгалыг гэртээ авчирнэ гэсэн үг юм. Ингэснээр хүн гэртээ байсан ч байгаль донд байгаа мэт тухтай давчуу жижиг зайд биш гадаа байгаа юм шиг сэлүүхэн мэдрэмж авдаг. Миний бодлоор архитектор хүн юу хийх ёстой вэ гэвэл хамгийн түрүүнд дотоод заслаас эхлээд гадаад засал хүртэлх бүхий л зүйлсийн уялдаа холбоог хадгалж ямар хэв маягийг гаднаа оруулсан байна. Түүнийг байшин дотор ч гэсэндээ тусгаж бүх зүйл уялдаа холбоотой байлгах ёстой. Гадна байшлагч гэсэндээ онцолж орчноо харуулж чадах юм бол энийг бид латинд ухаалаг шийдэл гэж хэлдэг. Дотоод заслын тухайд маш чухал зүйл бол орон зайн төлөвлөлт. Гэр бүл цөөрч хүү охин маань тусдаа гараад явна. Эргээд гэрээ өөрчилж илүү болгохыг хүснэ. Тиймээс орон зайн төлөвлөлтийг өөрчлөхөд амархан байхаар хийх ёстой гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй. Өөр нэг чухал зүйл бол технологи. Одоо ухаалаг гэрийн систем буюу автоматжуулалт хэрэглэгчдийн дунд өндөр эрэлттэй болсон. Гэхдээ энэ нь тав тухтай амар амгалан байдлыг төвөгтэй болгож болохгүй гэж би боддог. Технологи гэдэг ажлаа тараад гэртээ ирэхэд амархад тухтай байлгахын тулд нарны тусгал цагуурын нөхцлөөс шалтгаалan өөрөө ажилдаг нарны хаалт эсвэл бороо орж эхлэхэд өөрөө хаагддаг дээврийн цонх гэх мэт гэрийн гэрэлтүүлэг хаалга цонхны автомат системийг ашиглаж амьдрахад илүү хялбар тухтай орчныг бий болгох ёстой болохоос бидний амьдралыг улам төвөгтэй болгох ёсгүй.